За баярлалаа. За намайг Доломсорон гэдэг. Би эдийн засгийн чиглэлээр доктор хамгаалсан. Ер нь Баян-Онгор аймагт төрсэн. Тэгээ гэр бүлийнхаа хамт хүүхдүүдтэйгээ нөхөртөйгээ хамт амьдардаг. Одоо Ажуу консалтинг компаниг үүсгэж захирлаар ажиллаж байна. За манай компани байгуулагдаад 3 дахь жилдээ орж ирж байна. За бид нар бол бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компани. За манай үйлчилгээний гол чиглэл нь болохоор байгууллагууд, харилцагч, үйлчлэгчид, компаниудын бизнес төлөвөө боловсруулах, нэгтлэн бодох бүртгэлийн бодлогын бичиг баримт хийх, хөрөнгө оруулалтын зуучлалын үйлчилгээ үзүүлэх ийм үндсэн чиглэлтэй үйл ажиллагаа явуулж байгаа. За ер нь бол зөвлөх үйлчилгээний зах зээл Монголд харьцангуй бас шинэ зах зээл. Тэгэхээр энэ зах зээлийн гол зорилго нь юу вэ гэхээр ерөөсөө л мэргэжлийн төсөлмцаа үзүүлдэг. Мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. За мэргэжлийн зөвлөх үйлчилгээ гэдэг маань юу хэлээд байгаа гэхээр байгууллага оршин тогтнох урт хугацааны оршин тогтноход бол стратегийн чиглэлийн зөвлөмж зайлшгүй тэр компанид хэрэг болдго юм байна. За энэ нь бол амьдралаас харагдаад байна л да. Тэгэхээр бид нар энэ эрэлт хэрэгцээг хангахад одоо манай байгууллага бол үйлчлүүлэгчдийнхээ эрх ашигыг нэм тэргүүнд тавьж байна. Дээрээс нь баг хамт олон бий болгож байна. Ер нь зөвлөх үйлчлэгээний зах зээл яагаад хөгжих ёстой юм бэ гэдэгтэр бид нар бас төрөл бүрийн судалгаа, дата баз бүрдүүлж ажиллаад одоо 3 дахь жилдээ явж байна да. За Ажуу консалтинг компанийн хувьд бол бид эрхэм зорилгоо арай өөрөөр тодорхойлж байгаа. За мэдээж ер нь ихэнх байгууллагуудад өөрийнх нь зорилго, үйл ажиллагаа чиглэлүүд байдаг л да. Бид бол тэр зорилго чиглэлээр нэмээд нэг юм хийх тийм хүсэл эрмэлзэлтэй хамт олон бүрдсэн суугаад байгаа. За юу хийх гээд байгаа гэхээр ерөөсөө нийгмийн сэтгхүүд тодорхой хэмжээний өөрчлөлт хэрэгтэй болцсон юм байна. Ялангуяа одоо ингээд зөвлөх үйлчилгээний зах зээлийн судалгаа хийгээд үзэхээр кичнээн одоо шинэ салбар байгаа юм бид харагдавч бид нар бол тодорхой чиглэлээр мэрэгших хэрэгтэй юм байна. Манай компанийн хувьд бол бид нар дандаа ихэвчлэн нэгтлэн бодох санхүүгийн менежментийн чиглэлээр мэрэгших юм зорилготой. За яагаад тэгж байгаа юм гэхээр ерөөсөө байгууллага хувь хүнч бай, нийгэмч бай, оршин тогтох үндсэнд ерөөсөө хэр энэ зорилгоо аль өнцгөөс нь харж байна гэдгээс шалтгаалаад идэв юм байна л да. Тэгэхээр энэ зорилго гэдэг чинь өөрөө юу тэмүүлэх ёстой юм бэ те? Бид бол жишээлбэл миний зорилго одоо манай компани зорилго болохоор ерөөсөө энэ байгууллага, энэ компани, энэ хувь хүн яаж урт хугацаанд үр ашигтай ажиллах ёстой. Хаанаас үр дүнгээ тодорхойлох ёстой юм бэ гэдэгтэр бид нар бас нэлээд ажилтдаг. Тэгэхээр хамгийн энгийн жишээ ингээ харахад нэгтлэн бодох бүртгэлийн бодлогын бичиг баримт бид нарыг босруулж байна. Сүүлийн үед бол энэ яагаад хэрэгтэй болчиход байгаа юм гэхээр ерөөсөө л өнөөдөр зөвхөн тайлангаа гаргаад удирдлагын тайлан тушаачаал энэ компани сайн ажиллаж байна гэсэн үг биш байхгүй юу. Гэтэл энэ компани өөрөө цаашдаа 5 жилийн дараа 10 жилийн дараа бид нар бизнесийнхаа эрч хүчийг алдахгүй өсөлт хөгжилтөө улам дээшээ хөгжүүлээ гэх юм бол энд ямар стратеги хэрэгтэй юм бэ гэдгийг бид нар тодорхойлох гэж оролдоод яваад байгаа. За одоо би жишээлбэл юу гэдгийг барилгын чиглэлийн компани үйл ажиллагаа явуулж ирсэн. Би барилгын чиглэлээр 15 жил үйл ажиллагаа явууллаа Эхний 5 жил нь манайх үнэхээр хүнд байсан. Дараагийн 10 жилд нь бид нар ингээд нэг тодорхой хэмжээнд ажиллаж гисэн. Гэтэл өнөөдөр маань одоо үйл ажиллагаа маань зогсчих гээд байна. Дампуурчих гээд байна. Бид нар аюу эрсдэлтэй болчихлоо. Энэ бизнесийн эрсдэл юунаас үүсэж юм бэ гэдэгтэр л бид нар зөвлөх гээд байгаа байхгүй юу. За танаа барилгын компани өнгөрсөн 5 жилд эхний үйл ажиллагаа нь юм байжээ Дараагийн 10 жилдээ танах стратеги яа тодорхойлсон юм. Зөвхөн Монголын зах зээл дээр бид нар үйл ажиллагаагаа явуулаад хүрээд ирсэн юм уу? Эсвэл одоо гадагшаа зах зээл рүү гарах гэж үзсэн юм уу? Жишээлбэл Азийн зах зээл рүү гарах гэж үзсэн юм уу гэд. Энэ үн дээр нь бид нар зөвлөх үйлчилгээний маань онцлог нь энд таршаад байгаа байхгүй юу? За ер нь бол ширээний ном гэхээсээ илүү хүн бас амьдралд ингээд сонирхож байгаа юм
өөрийнх нь одоо мэдлэг боловсруулаад дэвшлүүлэх гэж байгаа юмнууд бас өөрчлөгдөд байдаг юм байна. Жишээл одоо би залуу байхдаа улс орнуудын хөгжлийн түүх сонирхдаг байлаа. За ингээд одоо олон жил төрд ажиллаа, дараа нь ингээ хувийн хвшлийн байгууллагад ингээ ажиллаад эхлэхээр ширээний номын маань хандлага бас өөрчлөгддөг юм байна. Одоо жишээлбэл миний яг өнөө маргаашгүй үзээд байгаа ширээний ном байна. Ерөнхийдөө бол санхүүгийн зах зээлийн номнууд их болж байна. За дээрэс нь бид бол их суралцах хэрэгтэй юм байна. Залуучуудаас их суралцах хэрэгтэй юм байна. Шинэ техник, технологи, ноу хау, одоо шинэ кейсүүд их судалж байна. Яг тэгэхээр энэ өнөөдөр миний явуулж байгаа бизнестэй холбоотой байгаа байхгүй юу? Тэгэхээр хамгийн сүүлд яг би одоо энд нэг ном байна л да юм. За энэ бол ингээ Орос ном. Би нэг Оросд төгссөн учраас бас их Оросын ном харьцсан гоо цаг заваараа их уншдаг. За энэ ном бол жишээл одоо энэ яг Америкийн санхүүгийн зах зээл те үнэт цаасны зах зээл дээр яаж хөрөнгө босгох тухай ийм ном явж байгаа. Энэ Джеймс Стюарт гэдэг энэ Нью-Йорк Таймс сонины их алдартай юм сэтгүүлч хүний ном л да. Энэ одоо дээр үеийн ном бол биш. Одоо нэг 5 жилийн өмнө гарсан юм ном. За энэ бол одоо Wall Street гудамжинд яаж санхүүгийн зах зээлээр бодлоо гаргадаг. Энэ бодлооныг жишээлбэл одоо үнэт цаасны зах зээлийн зохицуулах хороо яаж шийдэж байна гэд. Яг тэгэхээр одоо манай дээр бол бас энэ хөрөнгөний зах зээл бас хөгжих ийм бас хандлагууд нэлээд гарч ирээд байна шүү дээ. Одоо IPO хийж байгаа компаниуд их байна. Хамгийн сүүлд жишээ нь одоо 2 хоногийн өмнө Монс жишээл IPO хийж байна шүү дээ. Үнэт цаасны зах зээлээр хөрөнгө босгож байгаа. Тэгэхээр тэрүүнтэй холбоотой зөвлөх үйлчилгээний саналууд бас ирээд байгаа учраас би бас энийг сүүлийн үед бас их харж байна л да. Тэгээ ерөнхийдөө бас тэгээд ер нь бол хөгжлийн бодлоготой холбоотой юмнууд бас их сонирхолтой байна. За ерөнхийдөө бол Монгол улсын зөвлөх үйлчилгээний зах зээл бол харьцангуй хөгжиж байгаа зах зээл. Тэгэхээр нөгөө бид нар онцлогоо хийгээд байна шүү дээ. Одоо гадаад онцлогоо, дотоод хүчин зүйлийн онцлогоо гэдэг. За тэгэхээр дотоод хүчин зүйлийн онцлогоон дээр бас эдийн засаг нийгмийн хүчин зүйл бас их нөлөөлж байна. Ялангуяа хууль эрх зүйн зохицуулалттай холбоотой юмнууд маш их байдаг юм байна. Тухайлбал одоо татврын тухай хууль, нэгтлэн мод бүртгэлийн тухай хууль, одоо хөрөнгө оруулалтын тухай хууль гэдэг. Энэ хуулиудын уялдаа холбоо бас яг энэ нөгөө нэг газар дээр нь очиод үзэхээр бизнесийн байгууллагуудад бас нэг тулгарч байгаа хүндрэлийн нэг болж байна. Тухайлбал ингээл аудитын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа манай нэг компани байна л да. Тэгэхээр тэр аудитын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар нөгөө хуулийн дээр маань маш нарийн шалгууртай. Аудитын компани явуулахын тулд чи зайлшгүй 2-4 ширхэг мэрэгсэн хугацаагүй нэгтлэн бод бүртгэлийн эрхтэй. Дээрээс нь аудитор байх хэрэгтэй гэсэн шаардлага байж байгаа байхгүй юу? Гэтэл тэр аудитын компани тэр 4 хүнийг олохын тулд мэдээж их бэрхшээлтэй. Яг тэгэхээр ер нь Монгол улс чинь аудитын эрхтэй ер нь бол 1000 гаруй хүн байна шүү дээ. Яг ингээд статистик судалгаанаас нь харахаар тэгтэл тэр 1000 гаруй хүн маань 100 хэдэн аудитын компанид хуваагдцсан. За дээрээс нь тэр 1000 гаруй хүний чинь за нэг 700 бараг 70% нь төрийн байгууллагад ажиллаж байгаа. Төрийн байгууллагуудын нөгөө нэгтлэн бодогч яг л энэ санхүүгийнх нь менежерүүд нөгөө мэрэгжлийн хүмүүс чинь тэнд ингээ хуваагдчихад байгаа байхгүй юу. Гэтэл цаана нэг 30% нь үлдчихээн 30% 100 хэдэн компанид хуваарлагдана гэхээр одоо нөгөө хуулийн дагуу тавиад байгаа шаардлага 4 аудитор би хаанаас олох юм бэ гэсэн ийм тулгараад байгаа байхгүй юу. Тэгэхээр ерөөсөө бизнесийн болон одоо энэ байгууллагын компани үйл ажиллагаа тогтвортой үр ашигтай явуулахад бид нараас хууль эрх зүйн зохицуултыг бол зайлшгүй одоо судлах, харьцуулах, одоо бодлогоор дэмжих ийм бол үнэхээр их шаардлагатай байгаа нь харагддаг. За нэг өдрийн үр дүн янз бүр байгаа. Тэ сүүлийн үед бол бид нар манай зөвлөхүүд бид нар уул уурхаан салбарын нэгтлэн мод бүртгэлийн бодлогын бичвэрээр ажиллаж байгаа. Тэгэхээр манай ажил консалтинг компани чинь төрөл бүрийн гэрээ зөвлөхүүдтэй. За гэрээ зөвлөхүүд гэдэг маань ер нь
манай дээр жишээл ямар ажлын санал ирж байна те. Тэр ажлын саналаас шалтгаалаад уул уурхайн чиглэлийн гэрээ зөвлөхтөө би орой болгон бараг л уулзж байгаа. За яагаад гэхээр гэрээ зөвлөхөд өмнө ажлын дараа хвчлээ ирдэг. Тэгэхээр нэг өдрийн үр дүн гэдэг үнэх юм бол зарим өдөр үнэхээр сайн үр дүнтэй байна. А зарим өдөр бол бид нар зүгээр нөгөө дата баз дээр ажилласараа шаарддаг. А зарим өдөр бол яг судалгааныхаа үр дүнг яриад, зарим өдөр нь болохоор яг за бизнес план дээр энэ тооцоог нээх юм байна гэд. Ажлын үр дүнгээс шалтгаалдаг л да. Тэгэхээр ер нь үр дүнгүй өдөр бол их хавраа. Заримдаа их ачаалттай байгаа. Сүүлийн үед бол бид нар жоо ачаалттай ажиллаж байгаа. Ажлын үр дүн гэж чинь ерөөсөө манай үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж шүү дээ. Тэгэхээр тэр сэтгэл ханамжийг одоо баярлалаа те танаа зөвлөх үйлчлэгээний зөвлөмжөөс тайлангаас манай үйл ажиллагаа тодорхой хэмжээний үр ашиг нэмэгдсэн шүү те борлуулалтын орлого маань нэмэгдэжээ шүү үйлдвэрлэлийн сар хүрээ маань нэмэгдэх боломж гарч ирж байна. Танаас үйлснээр жишээ манай хөрөнгө оруулалт татах боломжтой болцсон шүү. Манай харилцагч над дээр ирсэн шүү гэдэг үг л биднэрт хамгийн том одоо баяр баясгал минь байгаа юм да. За ер нь бол бидний үйл ажиллагаа бол өөрөө бид нар бас нөгөө дандаа зөвлөхүүд тухайн салбарт олон жил ажилласан хүмүүстэй ажиллах нэг талаар их амар л да. Ягаад тэгэхээр тэнд бол нөгөө уламжлал нь байна, тэ арга барил нь байна, туршлага нь байна. А гэтэл нөгөө талаас биднэрт айлхаар нөгөө залуу оюутнуудыг их дэмжиж ажиллаж байгаа. Ялангуяа Нэгтлэн бод хотын бүртгэлийн чиглэлээр сурж байгаа оюутнууд байна. Бизнесийн удирдлагаар сурж байгаа оюутнууд байна. Маркетинг чиглэлээр сурж байгаа оюутнуудыг бид нэр их дэмжиж ажилладаг. Ягаад гэвэл тэднэрт мэдээж биднээс сурах юм байна. А бид бас залуучуудаас сурж штэ. Тэр залуучуудыг хэлж ярьж байгаа, залуучуудын сэтгэлгээ. Тэгэхээр ерөөсөө нөгөө уламжлал шинжилэл хосолсон ийм одоо зөвлөх үйлчлэгээ бол сүүлийн үед их модонд орж байна л да. Өөрөөр энийг бол одоо олон улсын шиг хандлагаар бол ерөөсөө бизнес зөвлөх үйлчлэгээ гэдэг бол стратеги маа гэсэн ийм хандлага их гарч ирж байгаа. Тэгэхээр бид нэр тэр хандлага тэр тренд рүү орж ажиллахыг хичээж чармааж явж байгаа нь одоо манай 2019 оны гол зорилго. Тий, ер нь би уран зурагт бас цуглуулах дуртай. Дээрээс нь би ч одоо цэцэг их сонирхдаг тий. Ягаад тэгэхээр ер нь ялангуяа эмэгтэй хүн гэдэг утгаараа ч юм уу дээрээс нь харилцагчтайгаа бас тав тухыг хангах хэрэгтэй. Нэрээ манай үйлчлүүлэгч орж ирээл манай компанид ихтгэл төрөх үүстэй тав тухтай өөрсдөө ажиллах боломж нөхцөлөө сайжруулсан байж би одоо үйлчлэгчээ хүндэтгэн штэ. Тэгэхээр энэ бол ер нь бас хүндэтгэлийн нэг юм л да. Тэгээд ер нь бол сүүлийн үеийн залуу зураач нар их гарч ирж байгаа юм билээ. Одоо шин миний энийг бол би Чулуунбат гэдэг нэг залуу зураач залуугаас авсан зургнууд байгаа. Ер нь ихэнх нь. Тэгэхээр тэр юу н илэрхийлээд байгаа гэхээр залуучуудын сүүлийн үед бас нөгөө нэг их модерн орчин үеийн чиг хандлагын юмнууд бас их зурдаг болсон юм байна л да. Тэгэхээр энэ яагаад гэхээр нэг л юм нэг хүчтэй те ихтгэл төрүүлэхээс гэсэн юм нэг одоо гал усч байгаа юм шиг эсвэл одоо ингээд дээрээ цэцэг ногоо янз бүрийн дөрвөн үйлрэл харагдаад байгаа юм шиг энэ зураг нөгөө манай энэ офисын өрөөнд бас их загцаад байгаа. За энэ бол нөгөө бас манай Чулуунбатын зурсан зураг. Энэ тий. Би өөрөө бас их Монгол үнчийн юм чинь морин туртаа штэ. Тэгэхээр энэ морины энэ нөгөө байгаа байдал надад таалагдаа би бас тэр Чулуунбатаас бодлож авсан юм зураг байгаа. За энэ их онцлог зураг аа. Энэ зураг дээр бас та бүхнийг хараад бас юу сэтгэл төрж байгаа хүн болгоо янз бүрээр орж ирдэг. Манай үйлчлэгч нар орж ирээд ер нь эндээ бас төвлөрөн шүү. Тэгээ ихэмшлэн асуудаг байхгүй. Энэ ямар учиртай зураг юм бэ гэдэг. Тэгэхээр би тэгдэг. За чи энийг уншаадах энэ юу гэж яана гэдэг. За чи монгол бичиг мэдхөө энийг уншаадах гэдэг байхгүй. Тэгэхээр ихэнх нь бол уншина. Залуучууд бол зарим нь уншихгүй. За энэ бол яг ер нь Нурмажив гэдэг алдартай зураачийн зураг. Анхны их үе нь болохоор 1976 зурагдсан юм билээ. А энэ бол 2015 он зурсан зураг нь. Тэнгэрийн уншлаг гэсэн нэртэй. Тэнгэрийн уншлаг гэдэг. Монголчууд нэг ярьдаг ш тэнгэрийн умдаг хатгалаа гээл. Тэгэхээр энэ утга учиртай зураг л да. Тухайлбал одоо ингэ тусал болгоно нь одоо ингээд нэг баг чандмаа эрдэнэ гэсэн утгаар илэрхийлдэг. Дээрээс нөгөө яг Монголын нөгөө дөрвөн үйлрэл харагдаж байгаа юм. Дөрвөн үйлрэл одоо цас нь хамар нь байна, өвөл нь байна, зун нь байна те. Ингээд дээшээ ерөөсөн Монгол хүн өөрөө одоо байгалаа хүндэтгэх те, их дэлхийгээ хайрлах, шүтэн барилгатай амьдардаг те. Монгол хүн чи өөрөө дөрвөн үйлрэл дасан зогсчод амьдардаг юм байна шүү дээ. Яг тэрийг илэрхийлсэн юм зураг байхгүй. Би бол одоо энэ зургандаа их хайртай л да.
За манай энэ өрөөнд бол манай грек зөвлөхүүд мэн үндсэн ажилт мэн суудаг энэ өрөө байгаа. Бас энд одоо манай нөгөө эвтэй 4 амтан бид нараас бэлгшээдэг. Манай найзууд л бэлгэлсэн юмнууд байж байгаа. Компани байгуулаад манай найзуудын бэлгэлсэн бэлгэнүүд ерөн бүгдөө энд байж байна л да. Одоо энэ би нөгөө морин туртай учраас энэ морь бэлгэлсэн. Ажуу консалтинг гэдэг. За бид нар ингээд манай хувьцаа эзэм шиг найзууд маар ингээд компани байгуулъя гэж яриад одоо 4 жилийн өмнө. Тэгээ компани нэрээ яаж өгөх вэ гэдэг асуудал гарсан байхгүй юу. Тэгээд ерөнхийдөө их олон нэрнүүд гарч ирж байсан. За бид бол юу гэж бодсон гэхээр за тэртээ тэр бүгдээрийг өөдрөгөө те. Ер нь бол Монгол мөнгө өөдрөг юм байлээ шүү дээ. Тэгэхээр ирээдүйд одоо бид нар Азийн зах зээл дээр бас компани гаргамаар байна. Мөрөөдцгэж шүү дээ. Хүн чинь мөрөөдөлтөй амьдрдаг юм байна. Тэгэхээр тэр үед бол одоо аль болохоор юм англи дээр буулгахад их аятайхан тийм нэрнүүд байвал зүгээр юм. Гэхдээ нөгөө талаас утга учиртай баймаар байна. Ямар утга учиртай байх юм гээд. Тэгээ ингээ бид нар янз бүрийн нэрнүүд өгөөд явж байсан. Би тэр үед гисрийн туужийг уншиж байсан байхгүй юу? Гисрийн туужийг. Тэгээ гисрийн туужь дээр болохоор нөгөө ажуу мэрэгэн хатан гэж гардаг. Одоо нөгөө 3 гатных нэг нь маш их мэрэгэнцсэн одоо их зөв зөвлөгөө өгдөг те гэр бүлээ авч явдаг. Тухайн үеийн нийгмийн байдалд одоо гисэр хаанд маш их зөв зөвлөгөө өгдөг. Тэгээ тэн дээр ингээ ажуу гэсэн үг ажуу мэрэгэн гэж байсан байхгүй юу? Тэгээ би хэлсэн за ажуу гэж үг байна те ажуу. Ажуу гэж бид нар чи янз бүрийн үг бичсэн байхгүй прогресс ажуу одоо юу ч хэлээ их олон үгнүүд бичээд. Тэгээ нөгөөдөл чинь миний энэ ажуу гэдэг нэр таалагдаад тэгээ за ерөөсөө ажуу консалтинг болгоё. Дараагийнхаа хөрөнгө оруулалтын компаниг ажуу инвест болгоё. Аудитын компани ажуу мэрэгэн болгоё ч гэдэг юм уу. Тэр явсараад ингээ ажуу гэдэг нэр өгсөн. Одоо ингээ бодоход айгүй гоё нэр санагдаад байгаа юм л да. Их сэтгэл татна. За логоны хувьд бол энэ лого миний дүү хийсэн. Тийм манай нэг программын чиглэлээр ажилтдаг дүү гэдэг юм манай. Тэгээ би хэлсэн. За ихчтэй нэг лого хийгээд өгөөч тий. Би одоо нэг ийм компани нэр өгчлээ ажуу гэдэг. Тэгсэн чинь юу ажуу одоо юу гэсэн үг юм гээд. Тэгээ би нэг тайлбараа хэлэхгүй юу. За ерөнхийдөө бол манай зөвлөхүүд бол ихэнх нь бас эмэгтэйчүүд байгаа тий. Салбарт ажилласан эмэгтэйчүүд олон жил багшилсан ихтэй сургуульд багшилсан миний найзууд байгаа хгүй ихэнх нь намайг таньдаг тий. Олон жил бид нар багшилж байсан. Тэгээд ихвчлэг ийм учраас ажуу мэрэгэн гэдэг утгаараа бид нар ажуу гэдэг нэр өгчлөө гэсэн. Тэгээд та ямар шиг юм хэлмээр байна гэхээр ерөнхийдөө миний бодол бол одоо ингээд жоохон өсөд дэвжсэн тий. Нэг талаас нөгөө талаас одоо энэ Монгол ахуйгаа бас оруулсан. Яаж болох вэ гэд. Тэгэнгүүт ингээ олон юмнууд хэлж байгаа. Энэ манай логог 2-3 янзаар тайлбарлаад байгаа. Нэг талаас болохоор энэ одоо яг нэг Монгол гэрийн одоо хан эсвэл ингээд явахаар тоон юм шиг. Тий. А нөгөө талаас болохоор нөгөө аль талаас нь шовгоор оройтоо дандаа дээшээ өсөд дэвжээ гэсэн юм утгатай ийм лого юм байна. За баярлалаа. За ярилцлага болчихлоо. За тэгээ. За ер нь нэлээ ялгаатай. Тэгээ би бол одоо 20 гаруй жил төрөд ажиллалаа. Ихтэй сургуульд багшилж байсан. Дээрээс нь одоо төрийн олон газрууд ажиллаж байсан л да. Тэгээд 3 жилийн өмнөөс эхлээд товын хөвшилд ажиллаж эхэлж байна. Их ялгаа байна. Тэгээ өөрөө би одоо жишээ олон жил төрөд ажиллаж байхдаа хүн ер нь тэнд ажиллаж байхдаа мэддэггүй юм байна тий. Үнэхээр хувийн хөвшилд ажиллахад ямар асуудлууд үүсдэг, ямар бэрхшээл байдгийг тий, ямар давуу тал байдгийг, ямар сул тал байдгийг ингээд айгүй ялгаатай юм байна. Хүн өөр дээр одоо цаас хүрэлт чичлэхээр мэддэг гэдэг шиг би яг бизнес хийгээд гисэн чинь надад илүү их мэдрэгдэж байгаа байхгүй юу. За хэд асуудал байна. За нэгдүгээрт нь болохоор төрөвний дурддаг хууль эрхцэн юмнууд. Үнэхээр одоо Монгол улсад ялангуяа стартап бизнес дөнгөж эрхэлж байгаа хүмүүст бол маш их бэрхшээлтэй юм байна. Наад зах нь одоо татварын асуудал тий, санхүүгийн тайлангийн асуудал, дээрээс нь одоо ингээл нийгмийн даатгал, ажилчдынхаа даатгал асуудал ингээд маш их асуудал байдаг юм байна. Үнэхээр энийг ингээ хүн чинь өөрөө вээрээ туулаад эхлэхээр нэрээ энэ Монгол улсад ч одоо яаж олон томоохон бизнесмэнүүд, яаж олон үйлдвэрлэгчид бий болж чадах юм бэ гэдэг асуудал хүрэл хаяа гардаг байхгүй юу. Учир нь юу гэхээр нэгдүгээр эдийн засгийн нөхцөл байдал маань аюул тогтворог байна. Тэ.
маш олон одоо төр засаг солигдоод нэг их хурал гараад дараагийн их хурал гараад ирэхээр зарим хуулинд өөрчлөлт оруулцдаг. Зарим нь болохоор нөгөө ерөнхий макро эдийн засгийн түвшин бол их тогтворгүй. Тухайлбал одоо бид нар мэдчихэж байгаа шүү дээ. Долларын ханш яаж өсөж байна, тэ? Долларын ханшаас дагуулаад нөгөө бүтээгдэхүүн үйлчлэгээний үн маань аягүй нэмэгдчихдэг. Тэгэхээр тэр хүнд очих гэхээр яг л хэрэглэгчдэд. Хэрэглэгчид нь бидний нуруунд дээр л ирээд байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ бол их мэдрэгддэг юм байна. За дараагийн нэг асуудал нь юу гэдэг гэхээр ерөөсөө энэ төр хувийн эвслийн түншлэл бодит байдал дээр амьдрал дээр гэж ярихад үнэхээр одоо харамсалтай маш дутууд улмаг байна. Нэг талаас ингээл төр бизнесменүүдэд дэмжиж जैन, одоо татварын хуулийг шинжилж जैन, тэ? Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн дээр өөрчлөлт оруулж जैन. Уул уурхай бүтээгдэхүүний одоо үнэн дээр бид нар тодорхой хэмжээний хязгаарлалт тавьж जैन гэж ярьдаг боловч яг нөгөө манай үйлчлүүлэгч нөгөө харилцагчдаар очиод нөгөө материалуудын үзэл, тэ онцлогоо хийгээл, судалгаа хийгээл эхлэхээр эсрэг дүр төрх аюух гардаг байхгүй юу? Тухайлбал одоо юу гэдэг чинь бид нар ингээд стратегийн төлөвлөгөө хийдэг гэж ярьлаа шүү дээ. Тэгэхээр стратегийн төлөвлөгөө хийхээр нөгөө компани маань би бүтээгдэхүүн үйлчлэгээний үнийг зайлшгүй судлах хэрэгтэй болдог байхгүй юу? Тэгэхээр энэ нөгөө стратеги би 5 жилийн юмыг нь хийж өгөх гээд байхаар 5 жилийн дараа долларын ханш ямар болох вэ гэдэг чинь ерөөсөө хамгийн том асуудал байхгүй юу? Тийм учраас бид нар одоо энэ үн ханшныхаа бодлогыг аягүй сайн чанга барих хэрэгтэй тий. Энэ үн дээр яашгүй төрийн одоо хатуу энэ зохицуулт шаардлагатай байдаг. Энэ бол нэр аягүй том асуудал ер нь бол. Яагаад тэгэхээр засгийн газрын үйл ажиллагаан дээр ер нь би жоохон шүмжлэлтэй ханддаг юм л дээ. Яагаад тэгэхээр гिचнээ би одоо ингээл төрд аягүй олон жил ажилласан, төрийн ажил болж хүн чинь ингээл яг тэр дотор ажиллахаар тэрийг мэдрэхгүй байгаа байхгүй юу? За болж миний ажил болж төрийн үйл ажиллагаа сайхан явж тэ эдийн засаг хөгжиж, нийгэм хөгжиж, улс төр одоо за мэдээж одоо тодорхой хэмжээний өөрчлөгдөж байгаа ч гэсэн дандаа сайн тал руугаа явна гэд бодоод яваад байдаг. Тэгэхээр яг нөгөө нэг Монгол улсын хэмжээнд нөгөө социализмын үеэр бол нэг 5 жилийн төлөвлөгөө гэж байлаа шүү дээ. Яг тэрийг ингээд нөгөө нэг ягштал баримт ажилдаг. Тийм нэг талаас хатуугаар гэж хэлж болохоор тийм хэрэгтэй юм байна бид нарт. Тэгжээж нөгөө бизнес мөчиг өсөвчих гэдэг шүү дээ. Бизнесийн байгууллагууд өсөх гээд байна. Бизнесийн байгууллагуудын бүтээгдэхүүн үйлчлэгээний доктортой байх гэдэг байна. Тэгэхээр энэ нөгөө нэг тэр урт хугацааны стратегийн төлөвлөлтөнд зайлшгүй ийм мэрэгжлийн одоо эдийн засагчид, мэрэгжлийн хуульчид, тэ мэрэгжлийн шинжээчид, мэрэгжлийн нийгмийн ажиллагууд энэ төрд бол үнэхээр зайлшгүй хэрэгтэй юм байна. За би өөрийг нэг мэдхтэй шүү дээ. Тэгээ яагаад тэгэхээр яг бидний үеийнхэн чинь хоорондоо ярьдаг байхгүй. Ер нь одоо гадуурч гэсэн ярьж байна. За бидний үеийнхэн бол одоо Монголын нийгмийн ийм хоёр үеийг үзчихэд байгаа байхгүй. Тухайлбал би одоо жишээлбэл социализмын үед гэж ярьлаа. Социализмын үед би ихтэй сургууль сурж байлаа шүү дээ. Тэгээ яг ингээл төгсөөл оюутан төгсөөл ирсэн зах зээлийн эдийн засаг гэдэг рүү орцсон. Тэ. За тэгээ ингээд зах зээлийн эдийн засаг гэж чинь өөрөө үл үзэгдэх гар маягаар хөгжүүлнэ гэж манайх нэг хэсэг ярьсан байхгүй юу. Гэтэл тийм биш. Одоо өөрөөр онл практик хоёр өөр болчиход байна шүү дээ. Тэгэхээр би бол одоо нийгмийн чиглэлээр бич Монгол Ардын Хувьсгалт намын гишүүн 1998 онд Монгол Ардын Хувьсгалтанд дийсчихсэн байхгүй юу. Тэр үеийн улс төрийн нөхцөл байдал, өнөөгийн нөхцөл байдал бол төсөөр болсон л доо. Тэгвэл нөгөө үзэл бодлын хүнд ер нь үзэл бодлын үнэт чанарч гэдэг юм уу? Эсвэл тууштай байдал гэдэг юм уу? Амьдралч хэрэгтэй, нийгэмч хэрэгтэй байна л та. Тэгэхээр манай найзууд хүртэл шаалдгийг. Чам шиг одоо энэ намдаа 20 жил үнэ шивж байгаа юм байна уу гэж. Тэгэхээр би Монгол Ардын Хувьсгалт намын Сүхбаатар дүүргийн намын хорооны дарга хийж байгаа. Одоо 2 дахь жилдээ хийж байна. Дээрээс нь яг хоёр нь эмэгтэйчүүдийн байгууллагууд их олон явдаг байсан л да. Хар залуугаас жоохон нийгмийн идэвхтэй хүн байсан учраас тэрийг ингээ хүн чинь алдахгүй улам тэрүүндээ жоохон ихтгэл үнэмшил төрөөд тий ерөөсөө энэ Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдал нийгэм гэдэг чинь зайлшгүй улс төртэй холбоотой гарч ирчээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ улс төрийн үйл ажиллагаанд бол
өөрийнхөө дуу хоолойг хүргэхтэй, өөрийнхөө санаа бодлыг илэрхийлэх ийм хүсэл эрмэлзэл их байгаа л да. За ер нь бол Монголын нийгэм бас их эмэгтэйчүүдийн дуу хоолой бас их дээд түвшиндээ маш бага байна. Ер нь бол Монгол эмэгтэй хүмүүс ч их нийгмийн идэвхтэй шүү дээ. Их төвчээртэй, хүлээцтэй, харьцангуй одоо өөрийгөө илэрхийлэх хүсэл эрмэлзэл өндөр ийм хүмүүс их байдаг байхгүй. Бидний үеийнхээ ялангуяа одоо залуучууд бол бүр гоё болж байна шүү дээ, тэ. Эдгээр ингээд нэгтгэхэд дуу хоолойгоо хаана яаж илэрхийлэх вэ гэдэг маань жоохон тутмаг харагдаад байгаа байхгүй юу. Тэгээд хүмүүс янз бүрээс ярьж байна л да. Жишээлбэл одоо улс төр эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлээ, тэ. Эмэгтэйчүүдийн одоо торгон мэдрэмж энэ шийдвэр гаргах төвшөнд их өндөр хэрэгтэй байна гэдэг. Яг энийг ингээд мэдээж олон судалгаа үзчихсэн. Би бас заримд нь оролцож байсан, сургалт семинар, кейс дээр ажиллаж байсан. Тэгэхээр эмэгтэйчүүдийн оролцоо бол ер нь доод дунд төвшөндөө маш их идэвхтэй байна. Тэ. Дээд төвшөндөө бол харьцангуй хэцүү байна. Энэ нь бол юу харагдаад байна гэхээр ерөөсөө л улс төрийн энэ байгууллагууд ялангуяа энэ улс төрийн намуудын дотоод зөрчилж гэдэг юм уу эсвэл тэдний одоо ийм зөв бодлого, чиглэл те урт хугацааны хөгжлийн хөтөлбөр эсвэл урт хугацааны эдийн засаг нийгмийн хөгжлийн бодлого энүүн дээрээ дутагдaltaй байгаа учраас заавал би одоо аль нэг намын гишүүн, заавал аль нэг намын удирдах төвшөнд ажиллаж ээж би одоо улс төрд орно гэдэг энэ үзэл бодлыг бол ялангуяа залуус бас их арай ээлтэй баягаар зохицуулах ямар юм зохицуулт хэрэгтэй нэ гэдэг дээр бас дуу хоолойгоо их хүрхийг хүсдэг л дээ. Сая 2019 оны 3 сарын санд марлын судалгааг олон төрлөөр гаргасан байлээ. Тэндээс нэг онцлог хоёр юм харагдаж байгаа юм л да. Нэгдүгээрт яг монголчууд ирээдүйдээ хэрхэн итгэж байна вэ? Тэгэхээр тэнд санал асуулт оролцогчдын бараг 90% нь ирээдүйд итгэлтэй байлээ. Тэгэхээр монголчууд бас өөдрөх юм байна. Бас нэг харамсалтай нөгөө нэг бас нэг судалгаан дээр нэг хэсгээр нь тэр судалгаачин дотроо олон яваад байна шүү дээ. Нэг хэсгээр нь монголчууд ингээд нийгмээ өөрчлөхийн төлөө те хөгжлийн төлөө та яг өөрөө яаж оролцмоор байна вэ гэсэн ийм асуулт байсан байхгүй юу. Тэр асуултанд хариу санал асуултанд оролцсон хүмүүсийн бараг 60% нь 60% нь тэгж байгаа л болчих байлгүй дээ. Би одоо өөрийнхөө имийг л хийгээд байж ивэл нийгэм аяндаа өөрчлөгдөж байлгүй дээ гэсэн тийм судалгааны дүн байлээ. Тэрийг би жоохон хараад харамссан л да. Яагаад тэгэхээр ерөөсөө энэ нийгмийн оролцоо гэдэг чинь хүн бүлгийн оролцоо хэрэгтэй байхгүй. Тэрнээс хэн нэгэн улс төрч гарч ирээд хэн нэгэн мундаг нам гарч ирээд энэ улс орон өөрчлөгдөнө гэдэг бол хэцүү шттэ. Яагаад энийг одоо бид нар бас ихсэн ойлгохгүй байна гэдэг дээр жоохон сэтгэл эмзэглсэн. Тэгэхээр энэ бол эндээс юу харагдаад байна гэхээр ерөөсөө ер нь айлч нийгмийн хүрээнд одоо бүх тэгш оролцох тэр боломжийг л бүрдүүлэхэд л бидний үүрэг чиглэлтэй ялангуяа одоо скетнүүд гэж ярьдаг штэ. Энэ төрийн бүх төвшөндөө дээрээс нь одоо нийгмийн чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллагууд, улс төрийн намууд бид нар яаж хамтарч ажиллах вэ гэдгээ л бид нар бас их сайн чиглүүлэхгүй бол ер нь ирээдүйд бол бас жоохон өөдрөг биш. Тэмүүлэл муута залуучууд их гарч ирэх гэж байгуу айж байгаа. Тэ сая бол татварын багц суул ерөнхийдөө жил гаруй уншиж байгаад батлагдлаа шүү дээ. Би энэ дээр бол жоохон шүмжлэлтэй хандж байгаа. Яагаад би энийг татварын хуулийг жоохон үзээд байна гэхээр тэртээ түргөө манай дээр ирж ярьж байгаа үйлчлэгч нарын нөгөө төлөвлөгөө стратеги чинь яг л түрүүний миний ярьдаг шиг нөгөө үнийн өөрчлөлттэй холбоотой татварын бодлого чинь шууд нөлөөлөх байхгүй. Бүр маш хэмжээгээр нөлөөлнө. Тэгэхээр татварын шинэ хуулийн дээр ингээд өнгөцгөн харуул
Одоо жишээлбэл 1-50 сая төгрөгийн борлуулалтын орлоготой компани жилд ганцхан удаа санхүүгийн тайлангаа өгнө тий. 50 саяаш 300 сая борлуулалтын орлоготой компани жилд 2 удаа санхүүгийн тайлангаа өгнө гэд. Ингээд харахад бол ингээд нэг татварын дарамтыг багаж байгаа юм шиг харагдаад байгаа байхгүй. Гэтэл яг яг хуулийн бүхлөөр нь ингээ уншихаар аюул дутагдaltaй юмнууд байлээ. Тухайлбал одоо гадаадын хөрөнгө оруулалттай компаниудыг маш их дэмжсэн. Тэгэхдээ дэмжиж болно. Монгол улс мэдээж гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй. Тэгэхдээ тэрийг татварын хуулийн дээр болохоор ганцхан газар зүйн байрлалаар нь ангилчаад байгаа байхгүй юу? Тухайлбал одоо Монгол улсад чинь статистик мэдээнээс хараад байхад Монгол улс чинь ерөнхийдөө бол нэг 191 мянган аж ахуй нэгж иргэд татвар төлөгч байдаг байхгүй юу? За ингээд 191 мянган татвар төлөгч компани за бараг 89% нь жижиг болон дунд бизнес эрхлэгчид. За томоохон аж ахуй нэгжүүд нь болохоор ерөөсөө л нэг 10 хэдэн мянган 11200 сая хамгийн сүүлийн тоогоор 11200 томоохон татвар төлөгч байж байгаа. За энэ татвар төлөгч дотор чи ингээд бүтээгдэхүүнийх нь одоо бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа юм уу энэ тий? Эсвэл одоо худалдаа хийж байгаа юм уу? Эсвэл зүгээр энэ компани зөвхөн томоохон тоног төхөөрөмж орж ирээд худалдаж байна уу? Эсвэл энэ зөвхөн уул уурхайн компани юм уу? Ингээд англиад ингээд хараад үзэхээр нөгөө миний хэлээд байгаа 11 мянга орчимхон энэ томоохон татвар төлөгчдөд болохоор их хэмжээний хөнгөлт үзүүлсэн. Энэ нь бол нэг талаас ингээд хөрөнгө оруулалтыг дэмжиж байгаа юм шиг боловч нөгөө талаас нөгөө жижиг дунд бизнес эрхлэгч чинь хөгжих боломжийг хаагдчихж байгаа байхгүй. Энэ нэг юм нэг сөрөг тал харагдаад илээ. За дараагийн нэг сөрөг тал нь юу харагдаад байгаа юм гэхээр татварын хувь хэмжээг бодитоор 6% байсныг би 3% буурууллаа гэдэг одоо жишээлбэл сангийн сайд мэдээлэл ярьсан хийгээл одоо ярьслага өгөөл байгаа юм л да. За тэгтэл нөгөө бүтээгдэхүүнийх нь онцлогоос нь юусэн хараагүй. За хоёр дахь нь нөгөө татварын төрийн чиглэлийн үйл ажиллагаа явуулж байдаг. Одоо татварын байцаагчдын эрх үүргийг дэмжих хуульчилсан. Жишээл одоо би өөрийнхөө амьдрал дээр мэдчихэж шүү дээ. Одоо манай компани татварын өртөөл явж байгаа. Байгуулагдаад хагас жилийн дараа жижиг компаниуд наад зах нь хүн амын орлогын албан дотороо ингээл эхлэлдэг байхгүй юу? Гэтэл одоо энэ засгийн газрын үед хүн амын орлогын албан дотор хүртэл нэмэгдсэн шүү дээ. Одоо 21 он гараад дахиад 1% нэмэгдэж байгаа. Сая 19 оны 1 сараас эхлээд татвар төлөгч 1%, бизнес компани дахиад 1%. Ерөнхийдөө ингээл нэмэл яваад байгаа байхгүй татварын бодлого. За одооний шинэ хууль бол хэрэгж хугацаа нь 20 оны 1 сарын 1-ээс хэрэгжих юм билээ. Тэгэхээр өнөөдөр нөгөө тэрийг чинь өдөр тутам үйл ажиллагаа явуулаад бүтээгдэхүүнээ яаж борлуулах уу, яаж татвараа төлөх үү гэж байгаа аж ахуй нэгжүүд чинь одоохондоо мэдрэхгүй яваад байна л да. За энэ бол яг манай зөвшөөрлөд байгаа, тусгай зөвшөөрлөд байна. Дээрээс нь би нөгөө компанийнхаа ажил гэдэг нэрийг бас олон улсын оюун өмчийн газараа баталгаажуулсан байгаа. Яагаад тэгэхээр бид нар тий патентжуулаад баталгаажуулаад тэгээ энэ байна одоо бидний бас үнэт зүйлийн нэг л дээ манай компани үнэт зүйлийн нэг. За энэ манай ажил консалт компани үндсэн манай офис ажилтнууд бол байна. Манай үндсэн бол ажлыг нугалж байгаа хүмүүс. За энэ дээр манай мэрэгсэн нэгтлэн бодогч манай насан буян байна. Нараа байна. Энэ манайх чи хуульч өмгөөлөгчтэй бас өнөөдөр гадуур ажилд явж байгаа наран даваа гэд. За энэ бид хэд бол ерөөсөө тухайн салбартаа 10 гаруй жил ажилласан ийм туршлага бол бас манай нэг үнэцүүлээ нэг гэж боддгийг манай компани. За баярлалаа. Манай Монголын залуучууд их сайхан болж байна те. Гадна талаасаа өндөр гоё бие бэлтрийн хувьд те царайцсан хувьд энэ бол бас сайхан л да. Тэгэхээр залуу хүмүүст бол үнэхээр сурах боломж хангалттай их байна. Хангалттай их мэдээлэл байна те. Энэ олон мэдээлэл дундаас өөртөө хэрэгтэй мэдээллийг яаж сонгож авч одоо мэдлэг босрлоо дэвшлүүлэх гэдэг бол өөрөө тэр залуучуудын өөрийнх нь ур чадвар л да. Би жишээл залуучуудтай ажилладаг хүн, хаяа багш нар те оюутнуудтай ажиллана. За миний залуу үеэс бол үнэхээр их та бүхэнд их боломж байна. Тэгэхээр та нар энэ боломжийг зөв ашиглаж сураараа тий. Өөртөө ирээдүйд итгэлтэй бай. Ямар нэг юмар мэрэгс
ер нь бол хүн мэрэгших ёстой тий. Заавал нэг заавал би урлагийг мэдэх ёсгүй, заавал би нийгмийн, заавал эдийн засгийн мэдэх ёстой гэсэн боловч энэ бол зүгээр мэдлэг байхгүй юу? Босралтай болцгоо гэж хэлмээр байна. Босралтай болно гэдэг маань өөрөөр хэлбэл зайлшгүй энэ мэрэгжлэрээ мэрэгшил гэсэн үг байхгүй юу? Энэ мэрэгжлээ гүнзгий судал, энэ мэрэгжлдэрээ одоо харьцуулт хийж сур, судалгаа хийж сур тий. Одоо Монголыг Азийн зах зээлтэй ч гэдэг юм уу, эсвэл одоо Монгол орноо дотооддоо ч гэдэг юм уу, ерөөсөө ийм том платформтой болох хэрэгтэй байхгүй залуучууд. Тэгэхээр тэрийг өөрөө хөгжүүлээд явна гэдэг бол энэ залуу хүний ирээдүйн таны аягүй чухал хөрөнгө оруулалт юм а гэдгийг бол залуучуудад хэлмээр байна л да. Тэгэхээр та бүхэнд бол үнэхээр их мундаг гоё ирээдүй байна. Залуучууд бол одоо Монгол улсын маань их орны бол хөдлөгч хүч шүү гэдгийг л хэлье гэж бодож байна залуучуудаа.